Дулааны 5 дугаар цахилгаан станц 3 дахь удаага орж ирж байна. Тэгээ эхлээд чилсэн үнэлгээ, бүрэн шинжилгээ гэдэг. Тэгээ энэ хоёр асуудал дээр нь би бас асууж исэн, тодруулж исэн. Үүнтэй холбоотой бас нэлээд олон мэдээлэл авч судалгаа хийсэн. За ингээд харахаар бол 1985 оноос хойш энэ Дулааны 5 дугаар цахилгаан станц яригдж эхэлж байгаа юм билээ. Тэгээ мөн ч олон зовлон үтсэн юм билээ. Энэ юу вэ гэхээр 2008 онд анхныхаа тендерийг зарлаад тэгэл бүтлгүүцсэн, амжилтгүй болсон. Тэгээ энэ юу вэ гэхээр санхүүгийн их үүсвэр нь тодорхойгүй, тариф нь маргаантай гэд ингээд эхэлж исэн юм билээ. Нямбатар даргатай нийслэлийн засаг даргын тамгын газар төслийг хэрэгжүүлж байгаа баг хамт олон маш хурдтай, төлөвлөлттэй, сайн ажилласны үр дүнд бол давуу талууд бий болж байна гэж ингэж харж байгаа. Хэрвээ энэ цахилгаан станц ашиглалтанд орсноороо баригдсанараа тэгээ нийгмийн эдийн засгийн хувьд ч гэсэн маш тодорхой өөрчлөлтийг авчрах болов гэж ингэж харж байна. Судалгаатай танилцсан хамгийн наазах нь утааны хэмжээ 20 орчим хувиар буурна, утаанаас үүдэх эрүүл мэндийн зардал буурна, ажлын байр нэмэгдэнэ, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг тэлэх юм боломжууд нэгднэ гэдэг давуу талуудыг олж харсан учраас бол энэ станцын үйл ажиллагааг бол бид нэр эрхшилжүүлэх ажлыг нь 100% дэмжиж байгаамаа. Харин нийслэлд сүүлийн үед ирснээрээ энэ газрын болоод дэд үтцийн асуудал шийдэгдэж их үүсвэр болох 20 орчим хувийн шийдснээрээ энэ одоо станц цаашаа хөдөлж гинэ гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас өнөөдөр энэ бол бас түүхэн шийдвэр гарах маш олон талын ийм давуу талтай олон асуудал шийдэгдсэн ийм төсөл байгаа. Тийм учраас бид нар бол бас дэмжиж төслийг өнөөдрийн түвшинд хүргэсэн энэ хамт олонд бол бас талархах ёстой гэж би одоо бас талархлын үг хэлмээр байна. Баярлалаа.